Сайн байцгаана уу? Шимтэй яриа подкастын дахин нэг дугаар бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараараа номоо бид хоёр кофений талаар ярилцахаар тохирсон байгаа. Тэгэхээр кофе уудаг, кофе уухаар төлөвлөж байгаа эсвэл кофенд дуртай бүх хүмүүст хэрэгтэй шинжлэх ухаанд суурилсан зөндөө мэдээллийг хүргэх болно. Тэгэхээр та нар маань аягтай кофегоо бариад наашин суугаарай. За ингээд номоогоо өнөөдрийнхөө подкастнда урьж гин. Сайн уу намаа? Сайн уу болон нийт сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Кофего уусан уу? Кофего өглөө уусан. Одоо уугаад нэг цаг гарan болчиход байж байна. Одоо яг нөгөө кофений үйлчлэл нь эхэлж байгаа юм байна шүү дээ. 45 минутын дараагаас яг бид нэлээд үйлчлэл нь мэдрэгдэж эхэлдэг. Чиний хувьд тэгдэг үү эсвэл дорхоноо мэдрэгддэг үү кофе уусны дараа? Миний хувьд болохоор ер нь бол нэг 10-аас 20 минутын дотор мэдрэгдэж эхэлдэг. Ер нь айгу мэдрэг биетэй юм шиг санагддээ штэ. Юм болсон. Эсвэл би өөрийгөө хит анзаардаг гэж магадгүй. Чи ер нь хизээнээс эхэлж кофе ууж эхэлсэн бэ? За би кофе уугаад одоо нэг 10 хэдэн жил болж байгаа юм. Гэхдээ айгүй сонио. Одоо би болохоор анх кофетэй танилцсан Солонгост оюутан байхдаа байхгүй юу? Би оюутан байхад нөгөө цагийн ажил хийдэг байсан. Тэгээ сургуулийн кампусын яг урталд нэг кофе шопт цагийн ажил хийгээд кофений айгүй гоё үнэр эхлээд намайг айгүй их татсан. Тэгээ би эхлээд ууж чаддаггүйсэн байхгүй юу? Тэгээд ингээл өдөр болгон ингээл очиод цагаар ажиллах болгондоо ингээл гоё үнэрт нь ингээл татагдаж явж жагаад манай тэнд яг ингээ өвөл нөгөө оюутны амралт сургуулийн уртлын кампусын кофе шоп болохоор өвлийн амралт эхлэхээр оюутнууд гэрлүүгээ явцдаг. Тэгэхээр нөгөө нэг үйлчлүүлэгчд багасчдаг байхгүй юу? Гэхдээ ажиллах хөстөө болохоор очиж ажилдаг. Тэгээ хөнгөө болохоор ингээл хийх юм олж ядж жагаад анх удаа кофе ингээ ууж үзчихсэн. Тэгээ тухайн үед яг хүмүүс ийм сонин гашуун амттай юмд дуртай байд юм болоо гэж бодож ирсэн байхгүй юу? Тэгээд багаар ингээд уусаараа гэх юм уу багаар ялангуяа нэг хүүтэн үед орж ирэнгүүтээ шууд халуун кофе өөрөө ингээл хийж үзээл янз бүрээр амсаж үзсээр хагаад тэгээд кофенд орж исэн. За тэрний дараа одоо Швейцарт ирээд нэг хэсэг кофег уугаагүй. Яагаад гэхээр эндхийн кофе надаа айгүй хурц санагддаг байсан. Амтны хувьд бүтцийн хувьд ч гэсэн нэлээд өтгөн. За Солонгост бол нөгөө американо гэж нэрлэгддэг шотон дээр ус хийж уудаг. Одоо шингэрүүлж уудаг кофе айгүй уудаг байсан болохоор энэ дээрээ яг машинаас урсгасан кофе уухаар амар юус ууж чаддгүйсэн. Тэгээд хэсэг болцсон байжгаад эхний хүүхдээ гаргаад тэгээ нөгөө нойрны хувьд ингээ ядралт энэ төр айгүй их болно шүү дээ. Тэгээ нойр баг байна. Тэгээ ядраад сэргэхийн тулд кофе буцаж уудаг болоод тэгээ тэрнээс хойш бол ерөнхийдөө тасралтгүй ууж байгаа. Тэгэхээр оюутан байхдаа ер нь танилцж ирсэн юм байна. Таны хувьд ямар байсан? Би яг чамтай адилхан бас надад ингээ үнэр нь гоё санагддаг байсан. Ер нь кофе монголчуудын хувьд бидний хувьд нэлээ хожуу одоо орж ирсэн танилцсан гэдэг юм унд бах тий. Би Mobicon-д PR-аар ажиллаж байсан. Тэр үед манай Нараа захирал гээд захирал маань их гоё юм өрөөндөө гоё кофений үнэр гаргаад кофе уудаг. Тэгэнгүүт үнэр нь ямар гоё юм бэ? Кофений үнэр гээд бас яг чамтай адилхан үнэрэнд нь татчихсан байхгүй юу? Сүүлд тэгээд яг жинхэнэ кофенд орсон гэх юм уу да. Тэр нь болохоор нэлээд хожуу байсан бэ. Хожуу ороод. Тэгтээ тийм айхтар одоо архаг кофе чинь бас бишээ. Өдөрт нэг аягалуу. Тийм. Тэгээ одоо ингээд тухайн үед одоо би ингээ Монголоос гараад бас нэлээдгүй хугацаа өнгөрцөн. Тэгээд амралтаараа л ингээ очиж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ очих болгонд айгүй гой кофе шопууд нээгдсэн бэлээ. Айгүй гой кофетэй. Тэгээд кофений соёл ч гэсэн залуучуудын дунд нэлээд төгсөн байгаа нь ажиглагдсан. Одоо өмнөх намайг Монголд байсан, оюутан байсан үеийг бодоход тань тэгж ажиглагдсан уу? Тэглгүй яах вэ? Анх намайг бүр анх кофедо танилцж байгаа үедээ одоо бол харьцуулшгүй. Гэхдээ харьцангуй нөгөө манай уламжлалт хоол хүнсэнд байгаагүй ийм шинэлэг гэдэг утгаар нь хоёулаа шин тижээлийн талаас нь ярилцах гээд бас судалгаанууд гарсан, уншсан байгаа тий. Тэгэхээр тэр талаас хүмүүст бас сонирхолтой байх. Тэгэхээр кофе гэж яг кофенд агуулгаддаг үндсэн хідэн
урт найрлага байгаа шүү дээ. Кофе тэрийг яхаас өмнө хоёлоо ямар ер нь юу юм бэ энэ кофе гэдэг чинь гэдэг талаар жоохон ярих уу? Кофений гарал үүслийн талаар яг хүмүүс их мэддэг л ах л та. Гэтэ нөгөө кофений одоо тухайн нэг юм алдартай домог байд юм билээ. Тэр нь болохоор нөгөө Этиопийн Калди гэдэг хүүгийн тухай. Тэгээ За. тэр нэг ямаа хариулдаг. Тэнгүүт ямаанууд нь юм бутлаг ургамлаас юм улаан жимс түүж идснийхаа дараагаар айгуу сэргэг цовоо тэгэл ингээл өсөж харайсан болох нь айгуух ажиглагдаад исэн гинэ. Тэгээд анх одоо тэндээс юм кофе байдаг гэдгийг олж мэдсэн байгаа. Тэгэхээр бид нар ямаануудын ачаар өнөөдөр энэ кофе гэдэг зүйлтэй танилцсан байх нэ. Гэтэ энэ болохоор зөвхөн домог төдийл зүйл юм билээ. Одоо шинжлэх ухаанд ч юм уу суурилсан юм бол биш. За яг баримтаар нь аваад үзэх юм бол 15 дугаар зуунд Йемен улсад Суфи лам нарын дунд нөгөө сэрүүн байхын тулд ийм кофе уудаг байсан юм тэмдэглэгдэж үлдсэн байт юм байна л да. Унтахгүй тулд тий сэргэг байх гэж номоо унших гэж тий. За тэгээд цаашлаад кофе Турк болон Египтээр дамжаад Европ руу хүрээд тэгээд ингээ улмаар дэлхийд даяар тархсан юм байна. Тэгэхээр Этиоп болохоор кофений төрлөх нутаг гэж үздэг бол анхны боловсруулсан газар нь болохоор Йемен гэж үздэг юм байна. Тэгээ өнөөдөр дэлхийд 70 гаруй оронд кофе тариалдаг юм байна. Хамгийн их кофе тариалдаг нь Бразил улс байт юм байна. Дараа нь Вьетнам, тэгээ Колумб ус ордог юм байна. Тэгэхээр кофе бол зүгээр нэг юм уух зүйл биш, маш олон зуун жилийн түүхтэй одоо соёлын бас нэг чухал хэсэг болдог байх нэ. За яг таны хэлсэнчлэн кофе бол зүгээр нэг юм сэргээдэг ундаа биш те. Одоо дэлхийд даяар ууж байгаа шингэн зүйлийг авч үзэх юм бол ус одоо хамгийн их хэрэглээтэй байгаа тий. Тэрний одоо дараагийн жагсаалтанд бас кофе, цай ордог юм байна. Тэгэхээр нөгөө нэг хүмүүсийн дунд хэрэглээ өндөртэй байдаг болохоор түүнийгээ дагаад ач холбогдлыг судалсан судалгааны ажлууд бас нэлээд илбэг байдаг. За судлаачдын үзэж байгаагаар нэг аяг кофе уухад бид нар тэр дундаас 1000 гаруй химийн нэгдлийг авах боломжтой гэдэг юм байна. Гэхдээ эдгээр ихэнх нь болохоор зүгээр л амт ийм үнэрийг бүрдүүлэх зорилготой байдаг. Харин чухал хэдхэн төрлийн одоо бодисууд нь бидний биед одоо шууд нөлөөлдөг. Тэгээ үүн дээр бид нар анхаарах ёстой гэдгийг ийм судалсан байт юм байна. За хамгийн эхлээд бидний дунд түгээмэл одоо ойлгох ёстой нэг ойлголт бол кофеин байгаа тий. Кофеин гэдэг бол сэргээх үйлчилгээтэй бодис байгаа. Энэ нь тархины аденозин рецептор буюу энэ юу вэ гэхээр хүний тархинд амар гэсэн одоо тохиог дамжуулдаг юм мэдрэгчүүд байгаа байхгүй юу? Энийг ингээд хаагаад одоо блоклоод гэх юм уу? Тэгээд төв мэдрэлийн системийг идэвхжүүлдэг. Тэгэхээр нөгөө бид кофе уусны дараа анхаарал төвлөрөлт нэмэгдээд ядарх нь багасаад илүү юм цовоо сэргэлэн болдог. Тэгэхээр энэ нь болохоор энэ кофеины одоо нөлөөллөөр бидний биед үүсдэг байна. За хоёрдугаарт нь болохоор энэ хлорогеник acid буюу хлорогений хүчил гэж байгаа. Энэ болохоор юу вэ гэхээр антиоксидант шинж чанартай байгалийн хүчил байдаг. Энэ болохоор кофеинд бас агуулгадчихэдэг. Тэгээ энэ ямар нөлөөтэй вэ гэхээр бидний одоо тий эсийг хамгаалах, биеийн одоо цусан дах сахарын хэмжээг зохицуулах, за зарим хүмүүс цусны даралт бууруулахад ч гэсэн одоо чухал тус болтго юм байна. За тэгэхээр дараагийн кофеин дээр бидний бас нэг авч үзэх ёстой нэг шимт бодис нь юу байдаг вэ гэхээр капестол болон каваёл гэдэг энэ дитерфен нэгдэл байгаа. Энэ нь юу вэ гэхээр ургамалд байгалийн жамаар үүсдэг тослог шинж чанартай ийм химийн бодисуд байгаа юм. Тэгэхээр кофег ингээ хуураад хандлах үед эдгээр одоо энэ тосон бүтэцтэй нэгдлүүд үүсдэг. Тэгээд энэ нь болохоор кофений амт болон үнэрт нь нөлөөлж идэг. Тэгээд судалгаагаар аваад үзэхээр энэ одоо тослог шинж чанартай бодис нь нэг талаараа илгэний эсийг хамгаалаад эрэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ нөгөө талаасаа зарим тохиолдолд одоо хүмүүсийн холестерины түвшинг нэмэгдүүлэх сөрөг одоо талтай байж болцсошгүй гэсэн үр дүн ч гэсэн байдаг. Тэгэхээр кофег бид нар одоо энэ тослог одоо шинж чанартай химийн бодисыг бага авахын тулд фильтртэй кофе уух юм бол энэ тослог нэгдлүүдийн ихэнх нь шүүгдээд биед орох хэмжээ нь багасдаг юм байна.
Тэгэхээр энэ кофеинд агуулгадж байгаа энэ бүх бодисуудыг бидний бие яг яаж одоо хүлээж авч ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг нь хувь хүний гений онцлог, за тэгээ гидсний хэвийн бичил биетийн орчин те эдгээрээс хамаарат хүн болгонд кофе нөлөөлөхдөө өөр өөрөөр нөлөөлдөг гэсэн үг. Жишээлх юм бол манай нөхөр кофе ерөөсөө уудаггүй. Тэгээд диплома бичээд айгүй завгүй байгаа юм чинь жоохон дэмжих гээд витамин имийн санчтай ярилцж аваад санал болгоод тэг аваад өгдөг байхгүй юу. Тэгээд за чи энийг уугаарай гэдгсэн чинь өглөө нуучаа гарч явчаад над руу удаачгүй цагийн дараа би бүр айгүй сонирн болоод байна гэд. Тэг яасан гэсэн би ингээд салгалаад чичрээд байна. Би яг юу уучваа энэ дотор нэг болохгүй юм байх шиг байна гэд. Тэгээд за чи хүрээд иргээд тэ нөгөө юуг ингээд хараад үтсэн чинь ард нөгөө кофеины орцтой ийм витамин байсан баггүй. Тэгэхээр манай нөхөр тэр витамин дагуулгадж байсан кофеинийг задлж чадахгүй байх гэсэн үг баггүй. Тэгээ яг өмнө нь ингээд их хэмжээгээр кофеин агуулсан хүнс хэрглэж байгаагүй буюу кофег уудаггүй байсан. За яг шоколадыг иддэг байсан ч гэсэн одоо тийм нэг дор их хэмжээгээр нэддэггүй болохоор би нэг дор их хэмжээний кофеин ч юм уу ингээ хүлээж авахгүй байсан байж магадгүйгээ бодсон. Тэнд бас нэлээд их хэмжээний кофеин агуулгдсан байсан шиг санагдчихээн. Тэгээд бид хоёр тэр витамин А уухаа зогсоож исэн. Тэгэхээр нөгөө ийм хүмүүс байх юм бол нөгөө кофеин маань одоо бас сөрөг нөлөө үзүүлэх боломжтой гэсэн үг байна. Шинж тэмдэг бие дээр илэрхнэ шүү дээ тий. Тэгэхээр кофеин болохоор зөвхөн кофенд агуулгаддаггүй бас витамин М тий бас хүмүүсийн бас тэр болгон мэддгүү нөгөө сэргээгч ийм шин чанартай энергийн ундаа яг үнэ Coca-Cola-нд байдаг Diet Coke тэгэл Pepsi гэ бидний сайн мэддэг эднэрт бас кофеин агуулгаддаг. Тэгээ танаа нөхөр чи кофеин агуулдаг тийм витамин уусан байж тээ тий. Тэгээд салгалаа зарим хүн тэгдэг штэ салгалаад бүр зүрх дэлсээд ийм нөлөө үзүүлдэг. Түгшээд яг ийм нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр энэ кофеин гэдэг байгаа энэ бодис ямар хаанаас одоо гараад байгаа юм бэ гэхээр кофе гэдэг нь ургамал тий анх ургамал түрүү ярьсан тий намайг гоё тайлбарлаа ямаанууд идчихэд ингээд сэргийг болоод байсан гэд. Тэгэхээр ургамал өөрийгөө хортон шавжнаас хамгаалахын тулд кофеиныг ялгаруулдаг. Одоо кофеин тэгж үүсдэг. Тэгэхээр бид хоёрын уртлын бас нэг дугаар байгаа. Тэнд хүнсний зохицол, үл зохицол гэдээ ярихад phytic acid буюу фитийн хүчлийн талаар ярьсан. Нэгэсэндээ ургамал өөрийгөө хамгаалахын тулд ийм бас нэг нэгдлийг ялгаруулдаг гэдэг. Яг үүнтэй адилхан шавж дээр нэрж суугаад навчийг нэтгэс хамгаалаад ургамалд бас кофеин байдаг. Тэгэхээр бид тэр кофенийг нь авч ашиглаад одоо кофе уухаар тэрнтэй хамт кофеин бид орж ирнэ гэсэн. Тэгэхээр кофений талаар ярихаар яг танаа нөхрийн жишээ айгу гоё жишээ. Надад ч гэсэн кофеин айгу хүчтэй нөлөөлдөг. Би одоо жишээ нь нэг анх нөгөө кофе уудаггүй байхдаа анх удаага ингээд кофе уусан чинь бүр ингээд нислээ бүр ингээд одоо бид бичлэг хийгээд гар утсан дээрээ бичлэг хийгээд тэрийг ингээд хурцсахаар ингээд маш хурдан болчихдог шүү дээ тий. Яг тэр шиг тийм байд сууж чадахгүй нэг газараа тогтож чадахгүй ингээд айгүй юм хүчтэй нөлөөлж байгаа байхгүй. Тэр нь бас юуг харуулж байгаа гэхээр кофенд айгүй мэдрэг хүмүүс юм байдаг. Гэтэл кофе орой болохдоо ч ууж идэг, хоолны дараач ууж идэг, эспрессо уудаг, тэгээ яадаг ч тийм хүмүүс бас байдаг шүү дээ тий. Манай нэг найз тийм орой утсан ч гэл кофе ууж идэг, тэгээ кофе уух уу гэ кофегоор дайлан 7 цагт ч гэсэн ууж ийн. Яахчгүй ерөөсө нөлөөлөхгүй. Яг яагаад зарим хүнд жишээлбэл над дээр танаа нөхөр дээр кофентай юм уухад ийм хүчтэй нөлөөлж байгаа мөртлөө зарим хүмүүс орой болоход ч гэсэн ууж идэг зүгээр цай шиг ус шиг ууж идэг юм бэ гэхээр энэ нөгөө гентэй холбоотой. Тэгээ ген гэд яг юу байна вэ гэхээр эсийн дотор тэр цааш нь ямар үйлдэл хийх вэ? Одоо цаашаага бидний ямар өнгөтэй байх уу? Зан араншин өндөр хэрэг байх уу, болох уу? Ер нь энэ бүх мэдээллийг агуулсан юм одоо юу гэх юм бэ? Мэдээллийн сан байдаг. Тэгэхээр бид хоол унд хийхдээ нэг жор дагаад хийдэг шиг
энэ одоо мэдээлэл нь бидэнд бас яах вэ ийх вэ гэдгийг ингээд зааж өгдөг гэх юм уу та. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд кафеныг задлаад кафен гэдэг маань бас ингээд одоо эм шиг ингээд харьцуулаад үзэх юм бол тэр чинь бид орж ирэхээр задлаад биеэс цаашаа ингээд гадагшлах хэвээр тий. Тэгээд тэгж гадагшлаад явах тэр хугацааг нь бас заагаад өгсөн гэх юм уу да хүн хүнд ондоо. Жишээлбэл танаа нөхрийн биед байгаа тэр мэдээлэл өгж байгаа одоо юу гэх юм ген энэ кафенд айгу мэдрэг. Гэтэл зарим хүмүүсийн хувьд тэр мэдрэг байдал нь бага. Тэр нь болохоор цаанаа нөгөө анх төрсэн гентэй холбоотой. Тэгэхээр хүн бүхэнд кофе адилхан нөлөөлнө, үйлчлэнэ гэдэг нь учир дутагдaltaй. Хүн бүхэнд өөр өөрөөр нөлөөлнө. За тэгэхээр одоо бидний дунд бас нэг түгээмэл асуулт байдаг те кофе уувал сайн уу муу юу гэсэн асуулт хүн болгонд урган гарч ирдэг. Тэгэхээр энэ дээр хариулахын тулд эхлээд эрүүл мэндэд ямар нөлөөлөл үзүүлдэг, за бас ямар сөрөг нөлөөлөл үзүүлж болдго юм бэ гэдгийг товчхон тайлбарлаж өгвөл зүгээр ах гэж бодож байна. За би болохоор энэ 2017 онд BMJ буюу British Medical Journal сэтгүүлд нийтлэгдсэн нэг тойм судалгааг иш татаж ярьж байгаа юм. Тэгээ энэ судалгаанд болохоор 200 гаруй судалгааг нэгтгэхэд хүмүүсийн одоо бид ямар одоо нөлөөлөл үзүүлж байгааг нь судалж үзсэн байгаа. За өдөрт 3-аас 4 аяг кофе уудаг хүмүүсийн болохоор нас барах эрсдэл нь буурж исэн юм байна. Нийт одоо дүнгээрээ буурсан гэсэн юм нүгнэлт гарсан. За мөн илэгний хатуурал, илэгний хорт хавдар, 2-р хэлбэрийн чихрийн шижин, Альцгеймер болон Паркинсон зэрэг өвчнүүдийн эрсдэл буурсан нь одоо хамгийн тод ийм үр дүн болсон юм байна. Гэхдээ кофе сая хэлсэнчлэн хүн бүрт ижилхэн нөлөөлдөггүй. За мөн одоо ямар бүлгийн хүмүүст анхаарал болгоомжтой хэрэглэх вэ гэдэг бас заалтууд байдаг. Жишээлх юм бол жирэмсэн одоо хөл эмэгтэйчүүд одоо кофеин ихээр агуулсан кофе уух, за эсвэл кофеин агуулсан өөр бусад хүнсийг хэтрүүлэн зохистой тунгаас хэтрүүлэн хэрэглэх юм болвол за жирэмсэн ихтер жишээлх юм бол дутуу төрөх эрсдэл нэмэгддэг юм байна. За мөн хүүхэд бага жинтэй төрөх бас эрсдэл үүсгэж болзошгүй гэж судалгаагаар анхааруулсан байдаг. Тэгэхээр жишээлх юм бол жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт 200 мг-аас хэтрүүлэхгүйгээр одоо кофеиныг хоол хүнсээрээ дамжуулан авах нь хамгийн зохистой гэж үздэг. Тэгэхээр жирэмсэн хүмүүс кофе уухдаа кофеин агуулдаг учраас жоохон татах хэрэгтэй байх нь шүү дээ тий. Тэгэхээр чи жирэмсэн байхдаа хоёр хүүхддээрээ хөл хүндтэй байхдаа ер нь кофе хэрэгжилжсэн юм аа. Би өмнө нь болохоор ийм ойлголттой байсан. Жирэмсэн байхдаа ерөөсөө кофе ууж болохгүй гэсэн ойлголттой байдаг гэсэн тийм нөгөө эхнийхээ хүүхдтээр жирэмсэн байхдаа одоо жишээлбэл би хоол зүй шимтэж судлал руу ороогүйсэн болохоор ерөнхий одоо нөгөө хүмүүсийн дунд байдаг ойлголтон дээр л явж исэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэгээд дээр нь би энэ дээрээ нөгөө кофе ууж чадаагүй болохоор яг эхний жирэмслэлт дээр бол кофе ерөөсөө уугаагүй. Хоёр дахь жирэмслэлт дээрээ болохоор зөвхөн кофеинаас кофеин авдаг байсан. Одоо өдөрт нэг аяга кофе өглөөс ирээд жоохон байжгаад хүүхдээ өргөж өгчөл уудаг ч юм уу. Тиймэрхүү байдал хэрэгэлдэг байсан. Хэрвээ тухайн өдөр нь өөр кофеин агуулсан хүнс хэрэглэж юм бол нөгөө декафеин гэж байдаг шүү дээ тий. Арай жоохон кофеины агууламж багтай кофе уудаг байсан. Та яадаг байсан бэ? Би кофенд бас нэлээд дуртай болчихсон байж ах та бас хүүхдүүдээ тээсэн бохгүй. Тэгээд тэр үедээ яг л өөртөө чинь адилхан жирэмсэн байх үед ер нь кофеин муу гэдгийг мэддэг. Тэгээд дээрэс нь кофеин надад маш хүчтэй нөлөөлдөг учраас би ерөөсөө огт уухгүй болцсон. Тэгээд би бас бодож исэн бохгүй. Ер нь кофе уухгүй болохгүй нэ гэж ингээд боддог байсан. Тэгэл ерөөсөө жирэмсэн боллоо гэж босноогоо мэдэнгүүтээ кофега болчихсон. Тэгэхээр бидэнд бас нэг тийм хүүхдүүдээ бодоод зөв алхам хийдэг нэг тийм чанар байх шиг байгаа ээжүүдийн хувьд. Тэгээд цаанаасаа яг үнэ өвдөлтэй. Тэгэл жирэмсний босноо мэдлээ кофега бүр шууд зогсоолоо. Тэгээд кофе уухгүй явж исэн. Тэгвэл одоо жишээлбэл
үнэхээр ингээ кофеноос айгүй гоё сэтгэл ханамжийг мэдэрдэг, кофе ууж ээж тухайн өдөр нь айгүй гоё эхэлдэг. Тим хүмүүс бас байж болно те. Хэрвээ тим хүмүүс байгаад кофе уухаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол зохистой тунд нь хэрэглээд өөр бусад хүнснээс кофеин авж байгаа юу гүй юу гэдгээ одоо нөгөө анзаараад үзчихэд одоо аюул багтай гэж мэрэгчлэтнүүд бол зөвлөж байгаа юм бэлээ. Маш чухал юу бэ? Санаа хэлж гин зөвлөгөө хэлж гин нөө. Яагаад тэгэхээр нэг өглөө нэг аяга кофе уугаад эсвэл decaf кофе уучаад за одоо ингээд миний кафений хангамж болцсон гэж бодсон боловч дахиад нөгөө жирэмсэн ээж маань хийж үлсэн ундаа миний түрүүчийн дурдсан хийж үлсэн ундаанууд шоколаданд бас тодорхой хэмжээр кофеин байгаа. Баг-багаар энд тэнд баг хэмжээгээр ингээд кофентэй унд уугаад ах юм бол бас нийлбэр нь нийлээд кофений нийт хэмжээг бас өсгөдөг шүү гэдгийг жирэмсэн ээжүүд маань бас анхаарах хэрэгтэй. Тэгээ энийг ярьсан чинь нэг юм санаанд орчихлоо. Би Парис руу нэг жирэмсэн танилтайгаа хамт явсан. Нилээн дээр үед. Тэгсэн чинь нөгөө хамт явж исэн хүмүүс ёо кофе уух юмсан өстой. Ойрд бас нөгөө хөл хүнстэй болцсон учраас юу кофе уухгүй байхгүй. Тэгээ кофе ойрд уугаагүй тэгээ гадаас уугаад уувал гоё байна гэд. Тэгэхээр би тэр үед кофений уудаггүй байсан. Тэгэхээр кофений талаар судалж мэддэгчгүй юм байсан учраас тэгвэл decaf аваад уучиж адилхан үнэртэй амттай юм чинь гэсэн чинь нөгөө хүн маань тэгвэл кофе уусны хэрэг гэж юу байсан гэдэг тийм. Тэгэхээр нөгөө нэг кофений бас кофений бас нэг юм нөлөө байдаг тий. Ямар нөлөө вэ гэхээр юмыг ингээд бүр амьдралыг арай өөрөөр харах. Одоо жишээ нь Маргад Эрдэнэ хотын Илвчин гэдэг нэг дээр үед нэг хөөрхөн хүүхдийн зохиол байдаг гэсэн. Тэрэн дээр ингээд ногоон өнгөтэй шилээ ингээд зүүн гүтэн бүх юм ондоо харагддаг. Тэрэн шиг зарим өдөр надад ялангуяа энд Англид ингээд бүр хөг өдөр нар байхгүй нэг тийм одоо депрессний өдрүүд байдаг шүү дээ. Бороо орсоо 3-4 өдөр орчихсон нэг тийм яг тийм өдөр өглөө ингээд кофе уучаар нэх гоё ингээд юу хиймд үүл ярагдаад нар гарч байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг байхгүй. Тэгэхээр яагаад тэгэхээр нөгөө кофений нөлөө. Тэгэхээр кофеин бас их хүчтэй байгаа шүү тий. Харин тийм. Гэтэ кофе уудаг хүмүүсийг ингэж ангилт юм билээ. За зарим хүмүүс нь болохоор үнэхээр нөгөө кофений үйлчлэлээс болоод дурладаг хүмүүс байдаг. Зарим хүмүүс нь болохоор гоё үнэр тэр одоо нэг юм гашуун дуу амт байдаг шүү дээ тий. Энэнд нь илүү дурладаг хүн байт юм билээ. Тэгээд би өөрийгөө бас ингээ ажиглаад үзсэхгүй. Би болохоор яг кофеинд нь болоод кофе уугаад байна уу? Аль эсвэл зүгээр үнэрт нь гоё амтанд нь болоод байна уу гэдэг. Тэгээд бас айгүй учир дутагдaltaй би өөрийгөө ингээ анзаараад үзэхээр кофеин хэрэглэсний дараа надад сэргээх хүч өгж байгаа нь сэргэж байгаа нь айгүй гоё тааламжтай мэдрэмж авч байгаа тийм ялангуяа шүн нойр муу хонцсон эсвэл нэг хэсэгхэн зур анхаарал төвлөрүүлэх шаардлагатай үед уучгаар үнэхээр тэр нь үйлчилдэг. Тэгэхээр кофеин талаасаа одоо тэр үйлчлэл талаасаа бол надад таарж байгаа. Гэхдээ мэдрэмж талаасаа аваад үзэх юм бол надад илүү түлхүү амт болон үнэрэнд нь татагддаг. Тэгэхээр кофен дээр бас юм байгаа штэ. Нөгөө хүмүүстэй ингээ нийгэмшигтэй одоо хоёлоо кофе туу, хоёлоо кофе цаг авъя, уулзцаа гэд тэр нэг аспект, тэр нэг тал бас байгаа кофен дээр. Тэгээд дэлхийд даяараа хамгийн их одоо ууж таашаадаг умдны нэг гэхээр одоо тэр нийгэмших хүмүүс, найзууд уулзах, цуглах тэр кофег тойрсон нэг тийм гоё соёл тий нэг айтаахан тийм гоё тал байгаа. Тэгэхээр би бас яг тэр гоё үнэрэнд нь дуртай. Тэгээд нөхөртөөгөө ингээ өглөө яг ингээд хоёлоо кофего хийх үү, бэлдэх үү гэл тий. Нэх гоё тийм одоо англи хэл дээр бол ritual гэж ярьдаг шүү дээ. Мачан дээр ч гэсэн байдаг тий. Ногоон цайн дээр японочууд цайны одоо ёслол гээл тэрэнд чинь маш ач холбогдол өгөөд ингэдэг шиг кофего бас бэлтгэхэд тэр кофего бэлдээд үнрийг ингээл мэдрээл өглөөг нэг гоё эхлүүлэхэд их гоё тийм нөхцөл байдлыг үүсгэдэг учраас кофеноос гадна тэрэнд нь бас татагддаг. Гэхдээ кофеин надад заримдаа арай яг дэндүү хитрүүлээд үйлчлээд байгаа нэг мэддэг байхгүй юу. Одоо жишээлбэл яг хуу төвлөрөхөд
тийм их нөлөөлөхгүй надад. Төвлөрөхөд харин ч нөгөө эсрэгээрээ жишээлбэл би шалгалтынхаа материалыг шалгалтандаа бэлдээд суухаар зэхлээ гэж ботход миний энэ тархин дотор хэд хэдэн ийм өрөө үсээд одоо өрөөгөр авч ярих юм бол зөвхөн тэр шалгалт руу анхаарах биш яг ингээд сууж ангууд за маргааш тийм цагтаа тэр цагаа одоо баталгаажуулаад тэр хүнд хэлчихье. За тэгснээ нөгөө тийшээ за би Монгол руу тэр хүнтэй тэгж утсаар ярих хэрэгтэй гэдэг давхар ингээд бүх юмнууд нээгдээд амар хүчтэй нөлөөлж байгаа. Тэгэхээр нөгөө юм ажлын талаасаа илүү юм хурдан нэг дор олон юмыг гүйцэтгэх гэдэг. Тэр талаасаа бас төвлөрч өгөхгүй надад тэгж амар хүчтэй нөлөөлдөг байхгүй. Тэгээд энэ офисууд ер нь албан газрууд бас заримдаа ингээд үнгүү кофений юу талбар байгуулад тий ажилтнуудаа бас кофе дандаа санал болгодог нэг талаас нөгөө ажилтнуудынхаа ажлын чадамж одоо гараас гарч байгаа ажлыг нэмэх тэр үүднээс нэмдэг тий. Тэгэхээр бас нэг юм залжин гэх юм уу да. Залжин гэхэд бас зохимжгүй үг юм аа. Ажил олгогч талаасаа болоод айгу тэр чинь юу болчихж байгаа байхгүй. Давуу тал нөгөө хүмүүс нь ингээл кофегаа уучаал бүр ингээл ажиллаал тий. Нөгөө талаасаа болвол бас биеийнхээ эрүүл мэнд талаасаа бодоод үзэх юм бол хэрвээ зүрх савладаг хүн байнга кофе уугаад байх юм бол тийм ч бас зохимжтой биш тий. Яг үнэ. Одоо жишээл манай Ахмад үечин кофе ихэс илүүтэйгээр сайхан сүлэрсэн цай уудаг гэсэн тий. Сайхан цайгаа дундаа тавиал ховрын сонин сайхан ярилцаад суудаг гэсэн бол одоо кофений соёл нэмэгдээд яг кофений соёлыг дагаад хүмүүс бас ном унших тий ажиллах ганцаараа бодол хийлэх орон зайг бүрдүүлж өгч байгаа. Тэгээ кофе шоп гэдэг маань өөрөө ганцхан кофеноос гадна хүмүүст бас нэг юм гоё орчин бүрдүүлээд өгчдөг юм шиг санагдсан. Тийш дээ. Гоё кофе шопстой гоё шүү тий. Тийм. Тэр орчинд нь бас хүмүүс айгүй их татагдаж кофег уудаг байх гэж би боддیں۔ Манай энд бол кофе шопнууд айгүй гоё яг нөгөө artisan coffee гэдэг ийм жишээлбэл Starbucks, Costa ингээл олон ийм салбартай тий ингээ нэг бүр ингээд томорчсон тэр болвол надад нэг тийм сонин гоё биш яг ингээд хувь хүний ажилуулж байгаа кофегоо ингээ гоё хуураад гоё кофе гаргадаг. Гэхдээ яг үнийн хувьд арай өндөр байгаа юм л та. Бусад ийм сүлжээг бодвол сүлжээнээс илүү тийм хувийн яг хувь хүний кофе шопууд их гоё санагдтыг. Манай яг энэ урталд яг тийм эхнэр нөхөр хоёрын ажилуулдаг кофе шоп байдаг байхгүй юу. Тэрний уур амьсгал нь болохоор маш гоё. Тэгээд дээрэс нь өөрснөө ч гэсэн тэгж бид нар эндээ ийм гоё гэр бүлсэг байдал гэдэг шиг community энэ хавьд гудамжиндаа амьдардаг хүмүүсийнхээ дунд тэр хүмүүс орж ирдэг, ярилцдаг, залуусан гэд орж гардаг ийм гоё орчин бүрдүүлэх гээд хичээ тийм аа гэ. Зарим өдөр нөгөө ийм утасгүй юу зарлчихна. Утас гарахгүй өдөр гэж зарлчихна. Тэгэхээр хүмүүсийг нөгөө тэгээд ганц бие хүмүүст зориулсан өдөр гэж бас гаргачихна. Айгу гоё. Тэгэнгүүт ч хүн нөгөө кофегаа уунгаа уцааш тэр ингээд суух биш бас тийм хүнтэй харилцах тийм гоё орчин бүрдүүлээд өгч байгаа байхгүй. Эргээд нөгөө нэг эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийнхаа талаарх яриа руугаа ороход за зарим хүмүүст болохоор кофеин нөгөө төв мэдрэлийн системийг нь хит идэвхжүүлээд сэтгэл түгших, зүрх дэлсэх, за ходоодны хүчил ихсэх одоо зэрэг шинж тэмдэг үүсэх магадaltaй. Тэгэхээр нөгөө одоо гэрд гэж байдаг шүү дээ нөгөө ходоодны хүчил ихсээд дээшээ ингэж одоо оригж гаргадаг хүмүүс байх юм бол кофег бас зохистой хэмжээгээр хэрэглэх нь айгүй чухал байдгаа. За тэгээ бас түрүүчийн хоёлаа ярьсанчлан манай нөхрийг жишээ аваад ярьсанчлан кофег одоо хүлээж авч чаддаггүй хүн гэж байдаг. За тэгээ кофеин болохоор одоо хүний биед ороод бүх хүнд адилхан хурдтайгаар одоо задардаггүй гэх юм уу. Зарим хүмүүст нь кофеин айгүй удаан шингэж биеэс гадагшилдаг болвол зарим хүмүүст хурдаан шингээд ингээд гадагшилчдаг ийм тохиолдол байдаг. Тэгэхээр нөгөө кофе сайн уу муу юу гэдэг дээр бол шууд нэг хариулт өгөх нь хэцүү болоод ирж байгаа. Гол нь хүн бүр өөрийн бие махбод эрүүл мэндийн байдал, амьдралын хэв маягаа харгалзаж өөрт тохирсон хэмжээнд уух нь л
чухал болж байгаа юм. Тэгээ энэ дээр бас нэг зүйлийг хэлэхэд одоо ингээ кофег ийм зүйлд сайн гэд ингээ ярахаар хүмүүс окей кофе сайн байна гэд уугаад иж магадгүй. Гэхдээ бид хоёрын энэ судалгааны ажлыг авсан одоо энэ кофе болохоор хар кофе байгаа. Нөгөө найруулдаг кофе биш гэдгийг бас анхааруулж хэлэх нь зүйтэй бах те. Тэгэхгүй бол нөгөө хүмүүс кофе гэдэг нэрийн доор байдаг олон өөр төрлийн зүйлийг одоо хар кофетэй те сайн чанарын кофетэй андуураад их хэмжээгээр уух юм бол саяны энэ эрүүл мэндэд үзүүлэх сайн нөлөөлөл нь бүр эсрэгээрээ одоо болж хувирах магадлалтай. Яг л кофе чинь маш их хэмжээний сахар орсон байдаг. Ургамлын тос бас их хэмжээгээр орсон байдаг. Тэгээ эдгээр маань урт хугацаанд одоо хэтрүүлэн хэрэглэх юм бол эсрэгээрээ эрүүл мэндэд бас сөрөг нөлөө үзүүлэх боломжтой байдаг гэдгийг анхаарах нь зүйтэй байдаг шүү. Тэгэхээр номогийн хэлж байгаа нь болохоор ийм пакеттай, ууттай ирдэг задлаад шууд бүх юмнууд нь нэг дор тэрэнд нэмэлтүүд нь бас юу байгаа вэ гэхээр мэдээж элсэн чихэр тэгээд нөгөө цагаан өнгө оруулж байгаа сүү орлуулагч байгаа шүү дээ хуурай тий. Тэр тэгээд instant гэхээр шууд ингээ найруулад усанд найруулаад шууд ууж болдог тэрийг хэлж байгаа. Кофений амтны хувьд бас нэлээд тийм анх ууж байгаа хүнд гашуун учраас сонголтууд нь яаж байдаг вэ гэхээр дээр нь нэлээд сиропууд нэмчихдэг. Би бас яг анх тийм байдлаар кофенд орж исэн хүн байхгүй. Тэгэхээр одоо англид жишээлбэл Halloween баяраар нэг тийм өвөрмөц амттай гоё кофенууд ингээ гаргачихж байгаа. Яг Halloween-д зориулсан. За эсвэл Christmas-д зориулаад нэлээд чихэрлэг Christmas-д зориулсан Улс сарын баярын кофег гаргачихж байгаа. Тэгээ тэрийг ингээд аваад үзэхээр маш гоё амттай. Frappuccino гэд нэрлэдэг шүү дээ, тий. Би өөрөө бас яг тийм маягаар кофенд орж исэн юм баггүй. Тэгэхээр бидний амтлах мэдрэхүй маань ийм анх ингээд амсаж үзвэл кофе маш гашуун амттай байсан гэд номоо маань хэлсэн шүү дээ сая. Тэр шиг ингээд анх амтлахад нэлээд тийм яаж би одоо ийм уудаг байна гэдэг жишээлбэл шар айргийг ч гэсэн анх амталж үзсэн хүн гэдэг штеп. Тэгэхээр хүний амтлах мэдрэхүй аяндаа дасдаг. Тэгээд дассаар агаад яваандаа тэр нь айтахан ингээд твчих боломжтой болж ирдэг. Тэгэхээр анх ууж байгаа хүмүүс яаж кофенд орчод байна гэхээр юм чихрээр нэмэлт чихрээр ингээд далдалсан байдлаар кофе гаргахаар тэрийг уугаад гоё юм байна гэдэг ингээд кофенд орчихдог. Тэгэхээр жишээлбэл би сахараа багасгаж танаагүй байхдаа тэр нөгөө нэг юм дээрэд сироптой гоё амт оруулчихсан тэр кофенуудыг л авч уудаг байсан. Би ерөөсөө нэмэлт чихрийн нөлөө гэж боддоггүй. Тэгэхээр авч уудаг байсан. Тэгэхээр залуучууд маань бас үүн дээр бас анхаараасаа дандаа гоё юм чихэр амттай дээр нь крем тавьчихсан дотроо янз бүрийн ваниланы амттай, тий карамелны амттай гэл ингээ гардаг. Тэгээд яг очоод кофе хийж байгаа хүнийг яаж хийж байна вэ гэд ингээ анзаарах юм бол ийм томоо савта сироп тавьчихсан. Сироп гэдэг маань сахарын одоо бас нэг төрөл тий. Нэмэлт чихрийн нэг төрлөг төрүүлсэн. Тэрнээс одоо 2-3-ыг ингээ дараад л маш их хэмжээний сахар хийж ийсэн. Дээрээс нь нөгөө кофегоо ингээ өгөхөр чинь нэг юм гоё амт гарч байгаа учраас тэрийг хүүхдүүд ялангуяа залуучууд ингээ илүү их авч уугаад байдаг. Гэтэл номоосоо хэллээ хар кофений талаар ярьж байгаа шүү гэд. Яг дангаар нь кофег аваад уух юм бол chlorogenic acid, antioxidants, polyphenol гэд ургамалд агуулгаддаг тэр ашигтай сайн чанаруудыг нь илүү түлхүү аваад ингэснээрээ одоо ажиглалтын судалгаануудыг ингээ аваад үзэхээр дандаа хүний насыг кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад тодорхой хэмжээгээр уртсгсан. Одоо залуужуулах үйлчлэгээтэй орчин үед нөгөө яаж залуу насаа уртаар авч хадгалж үлдэх вэ гэдэг энэ сэдв өргөн яригдчихэж байгаа. Тэгэхээр кофе уудаг хүмүүсийн хувьд энэ дээр дандаа тийм эерэг судалгааны дүнгууд байдаг. Жишээлбэл 16 мянган хүн дээр хүнийг хамарсан судалгааг аваад үзэхээр ер нь бол нийт ингээд ерөнхийдөө аваад үзэхээр үрүүлслийг бууруулдаг тий эсийг шинжлэхэд нь тэрэнд нь тустай гэдэг ийм ажиглалтын судалгаагаар ингэж харагдсан байна. Тэгээ миний сахаргүй амтны ном дээр бас би нэг оруулсан судалгаа байгаа. Тэр нь ямар судалгаа вэ гэхээр яг UK Biobank гэдэг байдаг. Тэр нь болохоор айгүй олон хүмүүсээ авсан мэдээллийг ингээд нэгтгэж байгаа. Тэндээсээ судалгааныхаа дүнг гаргадаг. Тэгээ энэ судалгааны дүнг хараад үзэхээр 449 мянган хүн ийм олон тооны хүмүүсийг хамруулад харахаар өдөрт 2-3 аяга кофе
уудаг хүмүүсийн зүрх судасны өвчний эрсдэл нь кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахаар 20% бага байна гэж байна. Тэгээд бүр бас зүгээр юм найруулдаг кофе. Гэхдээ дээр нь янз бүрийн нэмээгүй хэсэг нь тодорхой биш, зүгээр л instant буюу найруулдаг кофе уудаг хүмүүсийн хувьд ч гэсэн айгүй сайн дүн байгаа юм. Яах вэ гэхээр ямар дүн байна вэ гэхээр 9% бууруулдаг нөгөө зүрх судасны өвчлөлийг. Тэр байтугай decaf буюу кофенгүй жуулсан кофе уудаг хүмүүст бас зүрх судасны өвчний эрсдэл кофе уудаггүй хүмүүстэй харьцуулаад үзэхээр 6% бага байдаг гэж байна. Тэгэхээр нийтээр нь ингээд томоор нь олон хүмүүсийг хамруулсан судалгааг аваад үзэхээр ер нь бол үр дүн дандаа сайтай, аятайхан эерэг ийм үр дүнтэй байгаа. Гэхдээ яг би чамтай санал нийлж байна. Хувь хүний хүнд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ? Хувь хүний онцлог юу вэ гэдгийг нь харгалзаа зөвхөн харцгаанаар кофе уухад сайн, кофе уухад муу гэдгээр нь биш. Надад зохиж гин үү те? Би уухад надад ямар нөлөөлөл үзүүлж байна? Миний нөгөө дааварт ямар нөлөөлөл үзүүлж байна вэ гэдгийг маш сайн анхаараад тэгээд бас хамааралтай болгодог шүү гэдгийг одоо санааныхаа мухарт бас бодож явахгүй бол тий нэг л мэтгэд нэг аяга тэгээд дасал болоод эхлэнгүүт маргааш 2 аяга нөгөөдөр 3 аяга гээд нэг мэтгэд нөгөө авах хэвээр хэмжээнээс илүү ихийг авчихсан байх магадaltaй. Саяны таны хэлсэн зүйлээр ярихад нөгөө амтаар татаад кофенд хүмүүс их ордог гэдэг чинь шүү дээ. Ялангуяа нөгөө сироп, төрөл бүрийн одоо гоё чихэрлэг амт нэмсэн байдлаар. Тэгээд энэ бас хүүхдүүдийн дунд, өсвөр насны хүүхдүүдийн дунд бас айгүй их ажиглагдчих байгаа юм шиг санагдсан. Саяхан би дүүтэйгээ Монгол руу ярьж исэн чинь манай дүү кофе уугаа сууж исэн 12-той. Тэгээд ямар кофе вэ гэсэн чинь нөгөө ванила латте гэдэг. Тэгээд тэр нь болохоор ванилийн сироп нэмсэн. Тэгээд гоё айгүй гоё амттай ундааны оронд энийг ууж байгаа гэдэг. Тэгэхээр энэ дээр бас нэг анхааруулж хэлэх ёстой зүйл нь юу вэ гэхээр за ер нь олон улсын эрүүл мэндийн байгууллагууд болвол 12-оос доош насны хүүхдүүдэд кофеинийг огт хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. 12-оос 18 наснд бол 100 мг-аас хэтрүүлэхгүй байх нь одоо зохистой хэмжээ гэж ингэж үздэг. Тэгэхээр хүүхэд нь хэрвээ 12-оос доош настай байх юм бол ямар нэгэн кофеийг одоо тий амтын өөрчлөлт сироп нэмсэн байдлаар ч өгөхгүй байх нь маш чухал байдаг. Яагаад вэ гэхээр кофеинийг хэтрүүлэн хэрэглэснээр хүүхдүүдийн нойрны чанар муудна, анхаарал төвлөрөл буурна, сэтгэл түгших байдал нэмэгдэнэ, цусны даралт нэмэгдэх гэд зэрэг одоо олон сөрөг үр дагавруудыг шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Тийм дүү шүү дээ, тийм ээ. 12 гэхээр ёстой эртээ байгаа шүү. 12 наснасаа эхлээд кофеин хэрэглэж эхэлнэ гэхээр тэгээд нөгөө өсвөр насны хүүхдүүд чинь одоо кофег ингээд их хэмжээгээр уугаад ах юм бол бит хоёрын өмнөх дугаар дээр ярьсан нөгөө кальцийн асуудал үүсэж ирнэ. Их зүйл их маш гоё тайлбарласан. Тэг хүн нөгөө банкаар авч үзэх юм бол 30 нас хүртлээр кальцийг цуглуулж яваад тэгээд үлдсэн наснда тэр кальцийнхаа ач тусаа нөөцөөрөө ингэж амьдардаг. Гэтэл яг энэ чухал үе дээрээ кофеинийг ингэж хэтрүүлэн хэрэглэх нь бас кальцийн шингэдэлтэд сөргөөр нөлөөлдөг. Тийм болохоор энийг сонсож байгаа эцэг эхчүүд байх юм бол бас энэ тал дээр анхаараарай. Хүүхдүүд нь кофеиний хэрэглээ ямар байна? Кофе ууж гин үү? Одоо кофе шопууд айгүй элбэг байдаг болсон Монголд. Тэгэхээр найзуудтайгаа яваад кофе шопд очоод төрөл бүрийн кофе ууж гин үгүй юу гэдэг дээр бас жоохон хяналттай байгаарай. Сануулж хэлмээр байна. Хүүхдүүд маань бидний ирээдүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хүүхдийн эрүүл мэнд гэдэг нь үнэхээр чухал. Ялангуяа бид нар шиг ээжүүд бол энэ тал дээр сайн анхаарч хэлж өгөөд магадгүй ээж аав нь энэ талаар мэдлэг бага байсан бол энэ подкастыг сонсснороо бас нэг гэр бүлд тийм магадгүй бас нэг өөрчлөлт орж магадгүй. Хүүхдүүдийн тарих бүр 20 нас хүртлээр гэж яг хөгждөг тий. Хөгжлийнхөө явцад явж байгаа. Тэр дунд кофеин ороод ирэхээр яаж бас цаашаа нөлөөлөх нь бас тодорхой биш. Ер нь тамхи тэгээд ер нь тархинд нөлөөлж байгаа, тархины эст нөлөөлж байгаа янз бүрийн бодисуудыг аль болохоор хойшлуулад тий нилээ хойно хэрэгэл. Үнэхээр кофе уумаар байгаа бол кофеин ууж хэрэглэмээр байгаа бол аль болохоор хойш нь тавих нь хамаагүй дээр. Яагаад гэвэл хөгжлийнхөө явцдаа
байгаа учраас. Тэгээ энд бол нөгөө спортын ундаа гэж нэрлэдэг штеп. Нилээн их сахартай тэг кофентэй ундаа. Тэр ундаан дээр бол насны хязгаар заагаад өгчихсөн. Хүүхдүүдэд худалдах ийм ирэх хүүхдүүдэд ерөөс худалдаггүй. Хүүхдүүд очиод спортын ундаа авъя гэд тэгэхээр нөгөө насаа хийлгээд насаа шалгуул гэдэг байхгүй. Тэгэхээр яагаад тэгэхээр кофеин тэрэнд өндрөөр агуулгаддаг учраас хүүхдүүдэд хамгаалахын тулд бас их Британд ийм арга хэмжээ авдаг. Тэгээ энэ талаараа би бас саахан ном дээр дурдчихсан. Энд ингээ оюутнууд аюу их тамхи татангаа кофе уудаг. Тамхи татаал хажуудаа кофе барьсан зүйлүүд их байдаг. Тэгээ хоёлоо нөгөө мэдээлэл солилцоод явж байхдаа яг энэ тал дээр надад нэг гоё мэдээлэл өгчээсэн. Тэрийг сонсогчтойгоо бас хуваалцаач. Тамхи татж байгаа хүмүүс кофег ингээ хамтд нь хэрэглэх дуртай. Яагаад тэгэхээр кофений нөлөөллийг багасгачихдаг. Одоо жишээлбэл кофе уунгуудаа би түрүүн ярьсантай ингээд үйлс яраад цаанаас нар гарч байгаа юм шиг нэг тийм нөлөө үзүүлдэг гэд. Тэгээ кофений нөлөөг нь багасгаад байгаа учраас тэр кофений нөлөөг нь авахын тулд мэдрэхийн тулд илүү их кофе уудаг. Тэгэхээр тамхи татж байгаа хүмүүс дандаа тамхиан асуулаа кофе уулаа тэгээ дахин кофе уугаад байгаа ийм учиртай. Тэгээд энэ кофеин бид яаж одоо задрах вэ? Хэр зэрэг удаан байх вэ гэдэг нь бас өөр хүчин зүйлсээс хамаарч байгаа. Тэр нь жишээлбэл жирэмснээс хамгаалах эм уудаг бол бид задрах тэр хугацаанд нь бас өөрчлөлт ордог. Биеэс гадагшлуул одоо кофеин нэгэнд бид ороод ирсэн бол тэрийг биеэс хурдан гадагшлуулах уу яах вэ гэдэг дээр бас хоол хүнс нөлөөлж идэг. Тэрний нэг жишээ нь брокколи гэх юм бол кофенийг биеэс гадагшлуулахад тэр явцыг нь сайхан дэмжиж өгдөг. Тэгэхээр жишээлбэл кофе уучаад уулан бол сэргэх гээд уусан гэтэл зүрх савлаад эсвэл нэг газараа сууж чадахгүй эсвэл сэтгэл түгшээд байгаа бол биесээ гадагшсан гэж бодож байгаа хүмүүс аягаар нь брокколи идвэл бас хэрэгтэй байх нь шүү дээ. Гой брокколиний зутан идэх нь шүү дээ тий. Яг үнэ. Надад тэрээс зутан гэж санаанд ороогүй юм биш үү. Би болохоор жигнэж жагаад жигнсэн брокколи хийдэг туртад брокколиний нэрээ зутан байж болох юм байна тий. Манай хүүхдүүд зутан брокколиний зутанд хүмүүс луунгийн зутан энтерт айгуу дуртай. Хулгууны зутан. Тийм үү. Өвөл бид хэд айгуу хийж иддэг байхгүй юу? Тэгээд брокколигингүүд ойрд нэр брокколиний зутан хийгээгүй юм байна гэнт бодогдлоо. Тэгээд кофе уусны дараа бид нар 0 руу айгуу гүөх гээд идэв шүү дээ тий. За тэрний ямар учиртай вэ гэхээр кофенд агуулгадж байгаа энэ кофеин бөөрийн судсуудыг баг зэрэг ингээд тэлээд өгчт юм байна. Тэгэхээр нөгөө цусны урсгал нэмэгдэнэ гэсэн. Ингэснээрээ бөөр илүү их усыг шүүгээд бие шингэнээ хадгалж амжилгүй одоо хурдан одоо шээс болгоо ингээд гадагшлуулаад байдаг юм байна. За хоёулагийн подкаст ерөнхийдөө дуусах төгөж байна. Тэгээд төгсгөлд нь хоёулаа нэг асуултанд хариулъя гэж бодож байна. Хүмүүсийн дунд бас маш их маргаан дагуулдаг бас мэдхийг хүсдэг нэг асуулт байдаг. Кофег өдрийн яг аль цагт нь уух нь хамгийн зохистой юм бэ гэсэн асуулт байдаг шүү дээ тий. Тэгээ ерөнхийдөө ингээд судлаад үзэхээр кофе одоо уух цаг нь тухайн одоо бидний бие махбодын байгалийн хэмнэлийн цаг гэж үүдэг. Circadian rhythm гэдэг. За тэгээд дааврын зохицуулттай холбоотой байдаг. За бид нар ингээ өглөөс сэрэх үед кортизол даавар өндөр болсон байдаг тий. За энэ үед нь бид нар тий. Тэгээ энэ үед нь бид нар кофег уух юм бол одоо кофеины нөлөө бага мэдрэгдэнэ. За зарим үед бас дааврын тэнцвэр байдалд сөргөөр нөлөөлж магадгүй. Тэгэхээр кофег өглөө сэрснээс хойш нэг хэсэг хугацаанд байжгаад нэгээс 2 цагийн дараагаар уух юм бол илүү одоо эерэг нөлөө үзүүлдэг гэсэн шинжлэх ухаанд суурилсан мэдээллүүд бол байд юм билээ. За оройн цагаар бас уух тал дээр таныг зөвлөвл гэж бодож байна. Саяны ярьсныг бас дэлгэрүүлэхэд өглөө кофего уувал бас зүгээр гэсэн судалгаануудаас харж ирсэн юм байна. Өглөө сэрэнгүүтээ. Гэхдээ эмэгтэйчүүд дээр би юу гэж хэлэх вэ гэхээр эмэгтэйчүүд маань өөрийнхөө тэр дааврын үйл ажиллагаатайгаа зохицуулаад кофего уусан хамаагүй тэр эрэгтэй хүмүүс дээр бол харьцангуй энэ дээр нэг санаа зовоод байхгүй сэрэнгүүтээ кофего ууж болно. Эмэгтэйчүүдийн хувьд болохоор одоо жишээлбэл жингээ бууруулъя гэж бодож байгаа хүн
Тэгээд нэлээд их стресстэй гэж бодъё л да. Стресс гэдэг нь юу гэхээр бие физиологийн стресс. Жишээлбэл мигрэнтэй ч юм уу, эсвэл нэг газар нь байнга өвддөг, үе мөчний өвчтэй ч юм уу. Ийм байгаа нь нэг төрлийн стресс тий. Байнга өвдөд байгаа учраас бие нь стресст ороод байгаа. Нөгөө талаас сэтгэл санааны хувьд стресс гэхээр одоо ажлын дарамт ч юм уу тий, гэр бүлд илүү тийм олон асаргаар шаардсан ийм хүмүүс амьдардаг, тэр хүмүүсийнхээ төлөө байнга санаа зовдөг. За гэр бүлд нэг одоо архийг хэрэгэлдэг хүн байх юм бол тэр хүний хувьд, эмэгтэй хүний хувьд айгүй их стресстэй болчиход байгаа. Тэг стресс өндөр байхаар бид кортизол гэдэг энэ даавар байх ёстой хэмжээнээс илүү их байгаад байна. И кортизол даавар өндөр байхаар дагаад бүслүүрээрээ өөхлөлт нэмэгдээд ер нь жин нэмэгдээд байдаг. Тэгэхээр ийм хүмүүс одоо стресстэй, кортизол өндөр байгаа. Тэгэнгүүтээ нэмээд шууд өглөө сэрэнгүүтээ кофегаа шууд уучих юм бол нөгөө нэг кортизол угаасаа өндөр байгаа. Дээрээс нь одоо байгалийн гэрэлд гараад түрүүн чи хэлжсэн тий circadian rhythm гэдэг биеийнхээ өөрийн хэмнэлээр байгалийн гэрэлд гараад гэрлийг харангуут нүдээр дамжаад тархинд одоо өглөө болсон гэсэн мэдээлэл хүрээд гэрэлд гараагүй ч гэсэн 4 цагаас эхлээд аажмаар биед кортизол ингээд нэмэгдээд өсөөд түвшин өндөрсөж идэг. Тэр явцаа анзаарахгүйгээр шууд ингээд кофе ууснасаа илүүтэйгээр жоохон азнаад би тэрэн дээр би яг чамтай санал нэг байна. Азнаад жоохон байжгаад тэгээд дараа нь кофегаа уусна илүү байдсан болов. Эрэгтэй хүмүүстэр бол яг өглөө сэрэнгүүтээ сахан ирч хүчтэй дасгал хийх гэж байгаа хүн ялангуяа жим руу явж байгаа бол магадгүй кофе уугаад кофеныхын нөлөөгөөр одоо биеийн хүчний дасгал хийхэд бас нөлөөлдөг учраас эерэг нөлөөлдөг учраас ингээд ууж болох юм. Орой гэдэг жинтэй орой яах вэ гэд. Тэгэхээр энэ судалгаануудыг хараад үзэхээр одоо энэ кофенд агуулгадж байгаа тэр ашигтай талууд нь шүү дээ. Polyphenols гэд нэрлэдэг байгаа. Одоо өөрөөр хэлбэл ургамлын шимийг одоо илүү сайн бидээ шингээгээ тэрний ач тусыг нь авъя гэж бодож байгаа бол натуралаар цаанаасаа ер нь өглөө үдээс урагшаа кофегаа уувал илүү тэр ашгийг нь авах юм. Үдээс хойшоо одоо 4 цагийн үед ч юм уу тий оройтуулаад кофе уух юм бол тэр ашигтай чанарыг нь авах тэр боломж нь багасдаг. Тэгэхээр болж өгвөл үдээс урагшаа кофегаа уувал дээр нөгөө нэг шалтгаан нь юу вэ гэхээр кофеин хүний биеэс гадагшлахдаа уддаг. Нилээн удна. Тэгэхээр унтах цаг руугаа дөхүүлээд жишээлбэл 4 цагаас кофе уулаа гэж бодоход биеэс гадагшлахгүйгээр кофеин 6 цаг одоо биед нь байлаа гэж бодоход орой 10 цаг болцсон байхад тэр хүн сэргэг байгаад тахна шүү дээ. Тэгэхээр болж өгвөл нойроосоо хасахгүй тулд нойроо бас тооцоолоод хэдэн цагаас кофегаа уух вэ? Хамгийн оройдоо хизээ уух вэ гэдгийгээ бодолцох хэрэгтэй. Тэгэхээр бүр хамгийн оройтлоо гэхэд 2 цагаас тий үдээс хойш 2 цагаас хамгийн хойно. Би бол нэг 12 цаг болцсон бол тэгээд тэрнээс хойшоо болохыг боддгоо. Яг бол кофе надад нэлээд их нөлөөлдөг. Өдөр тэгээд бүр 2 аяга кофе уучих юм бол нэг тийм хөнгөн унтаад сэрдэг, гүн унтчихдаггүй. Тэгээд нойрны олон үе шатууд байгаа шүү дээ. Тэр гоё олон үе шатуудтай хангалттай хэмжээгээр чанартай нойр авахд кофеин бас нөлөөлдөг учраас өглөө ууж байгаа кофегаа хэдэн цагт ууж байгаа вэ гэдгийг бид бас сайн анхаарах хэрэгтэй. Чи хамгийн сүүлд оройтлоо гэхэд хэдэн цагт кофегаа уудаг вэ? Би болохоор өдөрт нэг л кофе уудаг. Өглөө нэг 7-д сэрээд нэг 10 маргаан үед юм уу? Кофегаа уугаад тэгээ ерөөсөө дахиж кофе уудаг. За заримдаа бүр хаяа уухаар бол нэг өдрийн хоолны дараа нэг 13 цагийн үед юм уудаг. Тэгвэл би бас айгүй мэдрэг болохоор тийм орой одоо кофе уучих юм бол шүн унтахгүй байх тохиолдол байдаг. Чи ингэсэн шүү дээ тийм нөө хоёлоо кофены талаар судалгааны ажлууд нэгнтэйгээ хуваалцаа ярилцж байхад би заримдаа кофеин детокс хийдэг гэд тэрнийхээ шалтгааныг тайлбарлаж өгөөч. Тий. Би болохоор жилд нэг удаа өөрийнхөө байдлыг харж агаад кофе детокс хийдэг. За яа тэгэхээр одоо урт хугацаанд ингээд кофе уугаад ирэхээр бие маань ингээд хийх кофений хамааралтай болоод байгаа юм шиг санагдсан. За тэгээ дээр нь
кофе уухгүй бол өглөөг ингээ эхлүүлж чадахгүй. Тэгээд ингээд ядарсан мэдрэмж аваад тэгээд түрүүн хэлсэнчлэн би нөгөө кофе уухаар анхаарал сайн төвлөрдөг болохоор ингээд төвлөрөл нэг жоохон кофег ууйд муу байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгээд ийм үе ажиглагдаад ирвэл нэг кофений детокс хийдгийн. Тэгээ бас нөгөө зарим үед ингээд орой яаж ч гэжсэн нойр хүрэхгүй үед байдаг. Тэгээд энэ бас магадгүй нөгөө кофеин агуулгадж байгаа кофенээс болоод бас ингээд унтаж чадахгүй ч магадгүй юм болов уу гэд. Ер нь өөрийгөө ажиглах зорилгоор кофе детокс хийдэг гэх юм уу. Тэгээд ер нь бол ингээд кофег хасаад ирэхээр хүмүүс ямар мэдрэмжүүд төрж ийм ахуйдад нь ямар өөрчлөлтүүд гардаг гэхээр саяны хэлсэн одоо кофеинд хэдий хамааралтай болохоос одоо сэргийлэх нэг боломж олгодог. За тэгээд нойрны асуудлыг шийдвэрлэж өгдөг. За бас сэтгэл санааны хувьд жоохон ийм доктортой төгшүүр багтаа ч юм уу тайван байх байдал нь айгуу сайн нэмэгддэг. За хэрвээ ингээд нөгөө хотоодны одоо хүчил нэгсдэг, цээж хорсдог хүмүүс кофе их уудаг ахын бол бас кофег детокс хийгээд ирэхээр одоо хасаад ирэхээр энэ байдал нь ч гэсэн сайжирсан гэж үздэг. Тэр миний хувьд болохоор бүгдийг хийж үзсэн боловч надад бол нэг тийм одоо бусад кофе детокс хийгээд сайн үр дүн гарсан хүмүүстэй харьцуулах юм бол тийм одоо сайн байгаагүй. Гэхдээ тодорхой хэмжээнд зарим зүйлүүд сайжирж исэн. Жишээлх юм бол одоодны хүчил жоохон ихсэн үед ингээ багасгахаар цээж хорсох байдал, тэр шинж тэмдэг нь буурдаг ч юм уу. За эсвэл одоо сэтгэл санааны байдал одоо төгшүүр өндөртэй байсан бол жоохон багасдаг ч юм уу. Иймэрхүү байдлуудаар бол нөлөөлж исэн. Бас нөгөө талдаа нөгөө мэдээж эдийн засгийн хувьд бол ингээд сайнаар нөлөөлж байгаа. Жишээлх юм бол гэртээ бол ингээд кофе авах шаардлагагүй. За сургууль юм уу гадуур явж байгаа үед бид нар кофе авч уух шаардлага үүсдэг тий. Тэгэхээр нөгөө өдөрт ингээд 3-4 франк, 2-3 франкаар ингээд байнга авч уугаад бахаар бас энэ ч тодорхой хэмжээнд эдийн засагт нөлөөлж байгаа тий. Тэгэхээр тэр байдал нь нэлээд буурч ирсэн юм шиг санагдсан. Тэгэхээр ер нь өөрийгөө ингээд янз бүрийн байдлаар би айгу туршиж үзэх туфтаа. Ялангуяа хоол хүнсэнд яг ямар зүйлийг нэмэхээр миний бид ямар өөрчлөлт гарч ийн, ямар зүйлийг нь хасгаар надад ямар өөрчлөлт гарч ийн ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар биеэ ингээд сайн мэдрэхийн тулд ерөнхийдөө жилд нэг удаа кофе детокс хийдэг. Тэгээд жоохон өөртөө жоохон амралт өгдөг гэх юм уу. Тэгээд хамгийн гол нь нөгөө хит их хамааралтай болж үгүй юу гэдгийг нэг мэдхийг хүсэх зорилгоор кофе детокс хийдэг. Та детокс хийж үзсэн үү? Би болохоор жирэмсэн байхдаа ерөөс кофе уухаа болцсон гэж хэлсэн тий. Тэрнээс би ер нь кофена багасгах гэж хичээгээд идэгин. Яагаад тэгэхээр над дээр анзаарэгддэг шинж тэмдэг гэхээр энэ болохоор зүгээр нэг хувь хүний юугаа бит хоёр хуваалцаж байгаа шүү дээ тий. Өөрсдөө илэрч байгаа тэр хувь хүнийхээ туршлагыг ярьж байгаа шүү. Тэрнээс бүх хүмүүс байдаг шүү биш үү тий. Тэгэхээр над дээр болохоор кофеин хэтрүүлэх бас жоохон зохимжгүй байгаа надад бас анзаарэгдтээ өөрийгөө ингээ анзаарсан. Жишээлбэл яах вэ гэвэл би кофе ухсраагаар өдөр болгон нэг аяга ингээд ууадах юм бол явандаа бас одоо энэ булчин татугнах гэдэг шүү дээ тий. Энд тийм булчин татугнах юм шинж тэмдэглэрдэг байхгүй. Яагаад тэгэхээр кофеин бас нөгөө магнийг биеэс бас гадагшлуулж уурладаг. Тий. Тэгээ кальц, магний хоёр маань угаасаа булчинд хамгийн их нөлөөтэй хоёр эрдэс бодис. Тэгээ тэр утгаар нь би юу яатай бас жоохон багсах гэдэг. Тэгээд декаф уухаар надад бас нэг гоё тэр юу нөлөө үзүүлдэггүй болохоор би яасан бэ гэхээр манайх ингээ кофе шахагчны твш биш үү? Жижигхэн аяга байдаг та тий. Кофенохоо нутгийг хийгээ шахдаг. Хоёр хэмжээтэй ирдэг тэр аяга нь. Тэгээ манай нөхөр томоор нуудаг. Би болохоор тэрний жижигхэн ийм твшээр нь кофегоо шахаад уудаг. Тэгэхээр нөгөө нөлөө нь бас арай гайгүй. Тэгээд дээрэс нь жоохон ингээд би түрүү ярихтаа тэгсэн шүү дээ. Нэг дор төвлөрөхгээ сунгууд нэг юмдаа анхаарах биш. Ийш тийшээ ингээд анхаарад мультитаскинг хийх гээд нэг дор олон юм хийх гээд байнгут нь би яадаг вэ гэхээр кофегоо матчатай ингээ холиод чи тэгж үзсэн үү? Кофе дээр матчаг холиод ингэхээр матчанд агуулгаддаг L-theanine гэдэг энэ бодис нь болохоор уург нь болохоор биднийг жоохон тийм тайван хажууд нь ингээ нэг чичирхийлээд авахгүй тийм чичирхийлж бүх юм руу өсчээд авахгүй арай тийм тайван тэгсэн мөртлөө нөгөө кофений төвлөрөх тэр
төвлөрүүлээд байгаа тэр чадварыг бууруулахгүйгээр гоё нөлөө үзүүлээд идэх байхгүй. Тэгээ би тэгж хольж ууснаа ер нь ийм бусад хүмүүс ингэж уудын болог үзсэн болохгүй. Тэгээд ингээд search хийгээд үзсэн чи бүр нэр мэр байд юм байна. Dirty coffee гэхээр одоо бохир кофе гэх юм уу? Тэгэж нэрлэлт юм байна. За юу матча кофетой холцсныг нь тэгээд уухаар надад бол айтайхан санагдаад. Хэрвээ тэгэхээр матчанд бас өөрийн кофеин байгаа. Кофенд бас кофеин байгаа. Тэгэхээр кофеин бас ингээд илүү их өдөрт авах кофеин маань ихсчээд байгаа. Хэдийгээр надад ийм юу өгөхгүй байсан ч гэсэн төвлөрөхөд хэрэгтэй байсан ч гэсэн. Тэгэхээр өөр ямар арга байж болох вэ гэхээр L-theanine гэдэг энэ supplement-ээр нэмэлтээр бас ирдэг. Тэгэхээр магадгүй кофений ач тусыг нь аваад одоо дасгалаа сайжруулъя, жимд очиод дасгал хийхэд одоо төвлөрөхөд биеийн хүчнийхээ чадамжийг нэмэгдүүлэе, эсвэл оюуны хөдөлмөр эрхлэхэд төвлөрлөө сайжруулъя гэж бодож байгаа хүн хажууд тийшээ нэг ингээд өсчихгүй тайван суугаад төвлөрлөө сайжруулъя гэж бодож байгаа хүн нэмэлтээр бас L-theanine авч уунгаа кофегаа бас хэрэглэж болох юм. Гэхдээ би болохоор чам шиг тэгж нөгөө урт хугацаар нэг сараар нь тэгж зогсоож үзээгүй юм байна. Яагаад тэгэхээр бас нэг яг ингээд нэг төрлийн имийг хэрэглээд удаан явчихаар тэрэндээ биеийн дасал болчихсон. Тэгээд тэрнээсээ гарах гэхээр англи хэл дээр withdrawal гэж хэлдэг нөгөө янз бүрийн сүрэг шинж тэмдгүүд бие дэлрээд жишээлбэл толгоо өвдөх ч юм уу. Над дээр болохоор ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр нэг тийм нойрмогдсон ч юм уу тий. Ийм шинж тэмдэг илрээд идэх байхгүй. Тэгээд тэр шинж тэмдгүүдийг нь дурдах юм бол толгоо өвдөх, жоохон тийм ядаргааны шинж тэмдэг илрээд хөдөлгөөн удаашрах, үлбэр сулбар байдал ажиглагдах, эсвэл үе яриа ингээ ярих гэхээр хурц биш эерх илүү тийм анхаарал төвлөрөл муудах, ажил хийх хүсэл мотивац бас багасах, бас зарим хүн дээр бүр ингээд амархан одоо ууралдаг, уцаарладаг, түргэн зан гаргах тий хурд нөгөө нэг аваад исэн юм орж ирэхгүй болохоор ийм шинж тэмдгүүд илэрч байгаа байхгүй түгшүүртэй мэдрэмж илүү төрөх дотор мухаарах гэд булчин өвдөх гэд тэгээд одоо энэ шинж тэмдгүүдийгээ давж чадахгүй болохоор заацсан шиг буцаад нөгөө кофе ууя гэд хүмүүс цагаад кофегаа уугаад ингээ хамааралтай болцсон ингээд анзаарагдаад. Тэгтээ яг 2 хоног кофе уухгүйгээр тисчих юм бол бид орж ирээд исэн тэр кофеин ерөнхийдөө тэр нөлөөнд багасаад тэгээд 7 хоног кофегүй явчих юм бол буцаад нөгөө кофеингүйгээр өмнөх байдалтаа яг өөрийнхөө төлөвтөө орох боломжтой гэж үздэг. Тэгэхээр яг ингээд кофеин донтоод энд хамааралд нь орчихсон өдөрт бүр олон аяг кофе уудаг, маш олон аяг кофе уудаг хүмүүсийн хувьд тэрнээс гарахын тулд ингээд тэмдэглэл хөтөлж яв гэж nutritional therapist-ийн хувьд үзтiin. Тэмдэглэл хөтлөнө гэхээр 7 хоногор нь жишээлбэл кофеина тооцоолоод за би эхний 7 хоногт тэдэн миллиграмм кофеин авч исэн байна. Тэдэн микрограммыг авч исэн байна. Тэгээд цаашаагаа яваад 2 дахь 7 хоногтой багасгаад 3 дахь 7 хоногтой багасгаад гэдэг нь граф гаргаад зураад үзэхээр ерөнхийдөө ингээд доош нь буугаад ах юм бол кофеина багасгасаар ингээд тэрнээсээ бас гарч болдог юм аргууд байдаг. Тэгэхээр яг ингээд идэж ууж байгаа юмаа тэмдэглэж явах бас айгүй чухал байхгүй юу? Яг тэр утгаар нь би нөгөө сүүлд гаргасан эрүүл дадал гээд тэмдэглэлээ яг энэ тал дээр айгүй сайн туслах юм байна. Хүн ерөөсөө ингээд идэж ууж байгаа юмаа мэдхгүй хамаагүй идэж уугаал яваад байдаг. Гэтэл бичээд нүдний өмнө бахаар вау би чинь тэдэн аяг кофе уудсан бэ. Тэдэн аяг одоо кофетойгоо хавсруулад ийм их хэмжээний нэмэлт хэрэгтэй байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр би одоо миний илүүдэл чинь магадгүй нэг үүнтэй холбоотой юм байна гэдэг. Яг ингээ гоё тод харж чаддаг, өөртөөгөө тулж ажиллаж чаддаг учраас болж өгвөл өөртөө заавал тэр нөгөө тэмдэглэл хөдлөхгүйгээр зүгээр цаасан дээр бичээд яваад ич бас болно л доо. Нөгөө кофенд донтцсон байгаа хүмүүс тэгээд жоохон бас бууруулж болох юм. Тэгээ чиний хувьд бол мундаг биш бүр сарын хугацаатай ямар ч асуудал бүр ингээд яачдаг. Зогсоож агаад тэгээд буцаад дараа нь дахиад кофе уудаг гэхээр тэгэхээр би нөгөө кофений яг тэр кофений нөлөөлөл биш илүү амт үнэрт нь татагддаг болох нь ингээд бас надаа яг детокс хийж ахтай айгүй хажиглагдаад идэв. Хэрвээ үнэхээр кофеинд илүү хамааралтай болцсон болвол магадгүй би удаан хугацаанд бас барьж чадахгүй байх боломжтой байх гэж бодсон. Тэгэхээр чиний хувьд нөгөө experience тэр ууж байгаа өнөр амтыг тэр нэг гоё юм байгаад байгаа учраас.
Окей. Яг тэгвэл хоёлоо энэ дугаараа ингээд дуусгая. Танд өөр хэлээгүй үлдсэн зүйл байна уу? Миний хувьд хоёлоо нэлээд дэлгэрэнгүй кофений талаар ярьлаа гэж бодож байна. Аа. Чиний За. хувьд хэлж яриаггүй үлдсэн юм юу байна? Уул нь бол хоёлоо дугаараа бэлдэх гээд нилээ их юм уушаал тий айгүй цаг зарцуулдаг. Бас тэгээд ярихтаа бас орхитуулчаад байх юм аа. Тэгтээ явандаа Сайжрах баха. илүү их мэдээлэл өгөө гоё сайжрах баха. Туршлагажих баха гэж. Одоо жишээлбэл би одоо хүртэл ингээд жоохон сандралтай байгаад байгаа гэх юм уу? Одоо яагаад тэгэхээр бид хоёр хүмүүст зориулж мэдээлэл хүргэнэ гэхээр илүү тийм хичээгээд те сайн юм хүргэчихэнсэн. Тийм нөгөө хариуцлага айгүй үүрээд. Тий, хариуцлага өндөртэй айтайхан зөв мэдээллийг зөв хүргэчихэнсэн гэд тэр талаас ингээ хянаад байгаа болохоор тийм байж магадгүй. Зүгээр одоо жишээлбэл хоорондоо чи бид хоёр ингээ ярих юм бол маш гоё. Ямар ч саадгүй тэгэл ярих л та тийм ээ. Тийм. Тэгээд явандаа миний хувьд сайжрах байх гэж бодож байна яран дээрээ. Би ч гэсэн ялгаагүй. Тэгээд сонсож байгаа хүмүүс маань гоё дэмжиэд комментууд үлдээж байгаа. Бид хоёрын зүгээс маш их баярлж байгаа шүү. Бид хоёрын хувьд бас подкаст шинэ юм болохоор учир дутагдaltaй сайжруулах юм зөндөө л байгаа бох тийм ээ. Яг. За тэгвэл хоёлоо өнөөдрийнхөө дугаарыг ингээд дуусгая. Хамт байсан сонсогчдоо маш их баярлалаа. Бүгдөө дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай. Баяртай.